За 2 дугаар хэсгийн нийт итгэгчдэд маш их баярлалаа. Манай өнөөдрийн форумын 2 дугаар хэсгийн асуулт хариулт хэсэг маань одоо ингэж эхлэж байна. Ингээд нийт илтгэгчид болон панелистууд болон модератораа тайзанд орж байна. Америкийн худалдааны танхимын бодлого хариуцсан захирал Жавхлан төгс. Монголын үндэсний худалдаа айлжуудын танхимын ерөнхийлөгч Амар Төвшин, Монголын банкны холбооны ерөнхийлөгч бидрээ та бүхнийг тайзанд орж байна. Мөн модератор эдийн засагч Ган Зориг таныг тайзанд орж байна. За 2 дахь хэсгийн илтгэгч нартаа баярлалаа. Эхний асуултыг мэдрээ захирлаас асууя гэж бодож байна. Та бол одоо банкны салбарт нэвтрүүлж байгаа энэ жижиг дунд бизнесийг дэмжихтэй холбоотой шинэ бүтээгдэхүүний талаар танилцууллаа. Ер нь 2020 он гарсаар банкны салбарт яг ямар та одоо дотор нь байгаа хүний хувьд те ямар бэрхшээлүүд тулгарваа ковидтэй холбоотой. Тэгэхээр та заавал жижиг дунд гэж онцлохгүй. Ер нь ямар өөрчлөлт орсон, муу зээл дээр юу болов, компаниудын мөнгөн гүйлгээ, мөнгөн урсгал дээр ямар асуудал гарав, гадаад одоо худалдаатай холбоотой ямар өөрчлөлт гарав, энэ дээр нэг товчхон базаад хэлээд өгөөч. Мэдээж 2020 он бол их онцгой жил. Ковид гэж хэлэхэд Монгол байтугай дэлхийн нийтээрээ ойлгож байгаа. Тэр зэрэг энэтэй холбоотойгоор бол манай Монголын эдийн засгтай холбоотой, эдийн засгийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой, төлөлттэй холбоотой бүхэл зүйлүүд одоо уруудах чиглэл рүүгээ явж байгаа. Хугацаа хэдэрсэн зээл нэх болж байна. Чанаргүй зээлийн хувь хэмжээ нэмэгдэж байна. Ер нь одоо муу гэж хэлэхэд ойлгомжтой. Гэтэл дэлхийн бусад орнууд ямар арга хэмжээ авч ийнэ гэдэг нь их сонирн байна. Манайхаас бусад бүх орн төв банк нь арилжааны банкудаараа дамжуулж бизнес эрхлэгчтэй зээл олгож байна. Тэр нь хүү багтай боломжийн хугацаатай. Өнөөдрийг хүртэл манайх ийм арга хэмжээ авахгүй байгаа. За сая нэг нааштай мэдээ гарсан 2 жилийн хугацаатай репо санхүүжилтийн асуудал шийдэгдсэн. Тэгэхээр дэлхий ягаад өөрөөр сэтгэхэд Монгол ягаад бас нэг өөрөөр ганцаархнагаа шийдэд байна. 2008-аас 10 оны одоо нөгөө санхүүгийн сабпрайм одоо хямрал болоход бүх улсын төв банкуд, Европын төв банк бол эдийн засгаа аврахын тулд мөнгөөр одоо цутгсан. Японы төв банк гэхэд тэр 2008 оноос өмнө одоо аж ахуй нэгжтэй одоо компанида төв банк нь өөрөө зээл олгодог, бондыг авдаг ийм тогтолцоотой байсан. Өнөөдөр тэр Японы туршлагыг Америк, Европын төв банкуд авч хэрэгжүүлж байна. Тэгээ одоо Амар Төвшин ерөнхийлөгч бит хоёр энэ 2 сараас эхлээл засгийн газар их хурал Монгол банкныхантай көмөн их хамтарч ажиллаж байгаа. Баг багаар ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ нөгөө сансан төрсөн бодлогын зарчмын ийм эрс шийдвэрүүд гарч ирэхгүй зовоож байна. Гэхдээ энэс улсаал гэж бодох юм бол Монгол хүн байна да. Бүгдээрээ энийг даван туулахын төлөө одоо эдийн засгийн байгууллагууд хамтарч ажиллаж байна. Ямар ч үсэн нэг үр дүн гэвэл их хурлаараа нөгөө зээлийн хүүг бууруулах стратегийг батлуулаад авлаа. Энэ стратеги батлна гэдэг чинь их хурл одоо төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэр. Энийг хэрэгжүүлэхийн төлөө Монгол улсын одоо холбогдох албан байгууллага,
төшмөдүүд, ажилтнууд бүгд л ажиллана байх. Энэнд бол бид нар найдаж байгаа хэрэгжүүлэхийн төлөө чармаан ажиллах болно. Баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр зээлийн хүү бол одоо манай жижиг гэлтгүү том. За иргэдэд бүгдэнд нь одоо маш юм өндөр за дэлхийд байхгүй юм өндөр хүү байж байгаа. Тэгэхээр энийг бууруулахын төлөө банкны холбоо ажиллаж байгаад бол бүгдээрээ баяртай байна. За амар төвшин дараагаас энэ бас надад их гоё таалагдсан асуулт ирсэн байна. Заалнаас ирсэн юм шиг байна. За танхим бол том, дунд, жижиг гэд маш олон янзын гишүүнчил байж байгаа. За тэгэхээр жижиг дунд бизнест бол том бизнесүүд одоо орлогыг өгдөг те. Жижиг дунд бизнесүүд том бизнест одоо яадгийн засвар үйлчлэгийг нь хийж өгдөг. За бараа материалыг нь нийлүүлж өгдөг. Ажилчдын хувцсыг нь ойж өгдөг. Ингээд том бизнесүүдэд тойрч кластер болж одоо амьдрдаг. Тэгэхээр танхимын зүгээс энэ жижиг дунд бизнесүүдэд томуудтай нь холбож кластер бий болгох, supply chain буюу нийлүүлэлтийн сүлжээ бий болгох төр ямар ажлууд хийж байна вэ? Төлөвлөж байгаа юм байна уу гэж асуусан байна. За үндсэндээ танхимын удирдлага дээр нэг жил хагас болж байна. Энэ хугацаанд бид нэг 3-4 юм яг саяны асуултанд нийцэх арга хэмжээг зохион байгуулсан байгаа. За хамгийн сүүлд бол бид 5 сарын 27-нд топ 10 компани тунхаглал гэж хийсэн. Түүхэнд анх удаа Монголын топ 10 компани Эрдэнэтэд цуглаад ерөөсөө Монголын эдийн засгийн хөгжилд бидний үүрэг оролцоо ямар юм бэ гэдэг сэдвээр 2 өдрийн тийм арга хэмжээ хийсэн. За энд яригдсан гол асуудал бол ерөөсөө юу юм бэ гэхээр том компаниудаар үндсэн менежмент зохион байгуулалтын асуудалд гол анхаарлаа хандуулъя. Жижиг дундуудтай тэр боломж орон зайг олгоё. Компани бүгдийг нь өөрөө их гэж зүтгээд байх биш. Хамтдаа хөгжиж гэдэг зүйлийг маш их хөндөж ярьсан. За 1 сарын 20 дээр мөн ялгаагүй. Би энд нэг юм жишээ хэлхийг хүсэж байгаа. Ер нь энэ кластер болоод тийм ээ нэг том төслийг дагаж тухайн орон нутаг бусад жижиг дунд аж ахуйн нэгжүүд хөгждөг загвар өөрөө угаасаа дэлхийд даяараа жишг болсон зүйл. Эрдэнэт хот Монгол улс эдийн засгийн хөгжлөөр орон нутгийн аймагуудын өрсөлдөж чадвараар дандаа тэргүүлдэг. Яг Эрдэнэт хотыг тойроод байж идэг булган болохоор 21-д хамгийн сүүлд ордог байхгүй. Тэгэхээр энд эдийн засгийн моделийн алдаанд гарчаад байгаа байхгүй. Ойрхон хамт байж нэг нь нэгд нөгөөх нь 21-д. Тэгэхээр том төсөл гэдэг бол үнэхээр тухайн бүс нутагт улс орнд хэрэгтэй юм байна. Энэ өөрөө өгөөж нь яг тэр орчиндөө ерөөсөө наалддаг юм байна. Эрдэнэт рүү орон нутгийн компани бүтээгдэхүүн үйлчлэгийг нийлүүлж чаддаг юм байна. Яаж нийлүүлэхээ мэддэг юм байна. Бүс нутаг гэж тойрохороо бүр болдго юм байна. За энийг яаж уялдаа холбоотой болгох вэ гэдэг том арга хэмжээг нэг 450 жижиг болон бичиг бизнес эрхлэгчдийг нэгтгээд Эрдэнэтэд бас нэг бүтэн өдрийн арга хэмжээ хийсэн, үзэсгэлэн худалдаа хийж үзсэн. Энд бол ойлголт маш сайн болж байгаа. Үүнээс хойш одоо шилжих юм бол Эрдэнэт тэр орон нутгийн компаниудыг урьж худалдаа авалтаа танилцуулах лавта 1-2 удаа арга хэмжээ зохион байгуулагдсан. Цаашлаад ер нь бүс нутгийг дэмжих орон нутгаас худалдаж авах бүх боломжтой юм хамтарч ажиллаж хамтраад хийя гэдэг юм шийдэл гаргаж явсан. Энэ бол өөрөө их сайн жишээ. Үр дүн дараачлаас ч юм уу гарна тийм ээ. За мөн ялгаагүй ойдлоготой бид ийм уулзтуудыг хий гэж ярьж байгаа. За одоо хамгийн сүүлд Мянганы сорилын сан том төслүүд нь эхлэж байгаа. Монголын компаниуд том ч тэнд дангаар орж чадахгүй юм бэл. Нийлээд 5 оруулаа болооч орж чадахгүй юм бэл. За энд одоо бид зохион байгуулалт хийх ёстой гэж харж байгаа. Мянганы сорилын сантаа бид энэ талаар ярилцсан. Худалдаа авалтын тэр тендер сонгож олруулалт яаж явагддгийг олон улс юу. Тэгвэл Монгол компаниуд тэнд яаж ядаж тэр туслан гүйцэтгэгчээр ч юм уу тийм ээ хамтарч оролцох ба. Тэгээд тэр ажлаа буцаад яаж ижил төрлийн компаниудаар зохион байгуулах уу гэдэг энэ ажлыг бас анхаарч хийж байгаа. За тэгээд энэ бүхний эцэст нэг л зүйлийг бид ер нь анзаарч харсан л да. Энэ бол өөрөө тухайн салбарын компаниуд ийм зөв нэгдлийг бий болгох нь их чухал юм байна. Ер нь бол бид бие бинийгээ өрсөлдөгч гэж харах биш хамтраад асуудлыг шийдэх гэдэг рүүгээ явах юм бол олон зүйлийг даван туулах юм байна. Өнөөдрийн авилгатай холбоотой асуудал ч яригдж байна. Тусдаа асуудлаа шийдэх гэж оролдоод байгаа чинь ийм буруу зам руу хөтлөж байна. Тэгэхээр нийлээд салбарын асуудал системтэй ярьдаг болъё гэдэг. Эндээс улбаалаад ер нь мэрэгжлийн танхим гэдэг ойлголт бий болж байгаа. Салбарын асуудлыг нийлж ярив. Тэгээ хамгийн үр дүнтэй гэдэг опшн руугаа оръё.
Гэт ийм санаачлалууд явж байгаа. Тэгээд харамсалтай нь энэ одоо л ингээд үндсэндээ 20 зээр маань чөлөөтэй болж эхлэж штэ. Бид өнөөдрийг хүртэл уулзалт хурал зөвлөгөө хийж болохгүй болсон байсан. Тэгэхээр энэ ялангуяа тэр топ 10 компани худалдаа авах гэдэг чинь бол асар том дүн байгаа. Энд аль болох өөрөө бүгдийг хийх биш, бусдаар хийлгэх гэдэг. Ингэх юм бол энэ олон компаниуд ажилтаа орлоготой байх, олон жилийн тогтвортой орлоготой боломж нь бүрдэн. За тэгээд том компаниудаа гэрээ хийчих юм бол ядаж нэг санхүүжилтийн асуудлаас бүрэн шийдэгдэх боломжтой болдог тийм ээ. Гэрээгээ барьцаалах гэдэг ч юм уу. Ингээд нэг ийм зөв ийм пирамидыг л босгохыг бол танхим хичээж байгаа. За баярлалаа. Бас чухал санаанд хэлж байна. За манай форумыг бол одоо орон нутгаас олон жижиг дунд бизнес эрхлэгчнэр, компани захирлууд, төр орон нутгийн удирдлагууд бол үзэж байгаа. Тэр дэлгэцэн дээр харагдаж байгаа бах. Тэгэхээр эндээс бас жавхлан төгс дараагаас нэг асуулт ирсэн байна. Америкийн танхим жижиг дунд бизнесийг дэмжих тэрийг юу хийж байна вэ? Яаж одоо танай дэмжлэгийг авах вэ? Одоо ямар ажлууд хийдэг юм бэ гэдэг талаараа товчхон мэдээлэл өгөөч гэж. За баярлалаа. За тэгээ бидний хувьд бол яг нөгөө томоохон компаниудын бизнесийн холбоо учраас тэр гишүүдэд одоо дэмжиж одоо тухайлах юм бол түрүүн бид нар ярьлаа одоо том бизнесүүд нь жижигүүдэд дэмжиж ингэж цаашаа явна. Энэ бол угаасаа олон улсын модель энэ чиглэлээр бид нар ажиллах шаардлагатай байна гэх. Тэгээ сая бас хятадын жишээн дээр ч гэсэн харагдаж байгаа. Яг цар тахлын үед бол томоохон компаниуд нь өөрсдөө ханган нийлүүлэх ч юм уу жижиг компаниудтай бас уян хатан нөхцөлтөд зээл олгох байдлаар ингэж явж байгаа юм билээ. Тэгэхээр бидний хувьд бол DFC гэх түрүүний миний бас дурдсан одоо хөгжлийн санхүүжилтийн корпорацийн гишүүдийг бол бид нар яг энэ цар тахлын 20 эхлэхээс өмнө ингээд яг тэр усууд эрд таарсан Монголд. Тэгээ бид нар бас томоохон групп компаниудынхаа удирдлагуудаа уулзуулад pitch meetings гэж ярьдаг. Тэ өөрөөр хэлэх юм бол яг өөрсдийнхөө төсөл санхүүжилтийн санаануудаа танилцуулаад тэндээс нь одоо дэмжиж байгаагүй эсвэл ямар нэмэр шаардлага тавигдах вэ гэдэг асуудлаар нь бол уулзалтуудыг хийж исэн. Өөрөөр хэлэх юм бол тийм байдлаар дэмжих замаар цаашдаа энэний ард байгаа ханган нийлүүлэгч жижиг дунд үйлдвэр бизнес эрхлэгчдэд бол дэмжлэг үзүүлж байгаа. Мөн мэдээлэлээр хангах одоо өнөөдрийн ярьж байгаа тэр магадгүй зүгээр дүнгийн хувьд томоохон сонсогдож байгаа байж магадгүй. Гэхдээ ер нь бол одоо сая мэдрээ захирч гисэн ярьлаа. Банкны салбар, банкны холбооч гэсэн нийлээд банкуд маань өөрсдөө одоо жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн шугамыг бий болгох тал дээр ажиллаж байгаа тийм. Тэгэхээр энд одоо ажиллах тал дээр Америкийн талаас бол ийм боломжууд бол байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг маш хурдтай ашиглаад энэ одоо цааш нь дамжуулан зээлэх тийм энэ одоо боломжуудыг нээх юм бол тэр ч гэсэн бидний хамтын ажиллагааны бас том үр дүн гэж харж байгаа. Яагаад гэвэл тэр бага хүүтэй урт хугацааны 20 жил хүртэлх хугацаагаар олгож байгаа зээлүүд бол одоо тухайн сегментэд тохирсон одоо жижиг дунд үйлдвэрлэл эхэлж байгаа эмэгтэйчүүд ч гэдэг юм уу өрхийн орлого багтаа хүмүүс зориулсан тийм тэр талаас нь бол дэмжих боломжтой. Тэгээд мөн одоо бидний бас урт нь өнгөрсөн Азийн сантай хамтраад бол бид нар энэ нөгөө авилга хэл ахуул буюу одоо бизнесийн зөрчил ёс зүйн зөрчилтэй холбоотой сургалтуудыг бас бид нар нэлээд хийж ирсэн байна. Тэгэхээр яг энэ бол бид нар бас түрүүний одоо бид нар анханаас нь хурлын үеэр яригдаад энэ засаглалаа сайжруулах хэрхэн одоо энэ ёс зүйн этикийн асуудлуудыг яаж авилга хэл ахуулаас хол байх вэ гэдэг дээр бол бид нар бас хамтарсан сургалтуудыг бол нэлээд зохион байгуулж ийм одоо ажиллагаануудыг хийж байгаа. За тэгэд одоо цаг маань бас нэлээд юу болсон учраас бас хоол болчоод хүлээгээд байгаа шиг байна. Тэгэхээр одоо нийт илтгэгч нараа 1 минутанд багтаагаад яг энэ жижиг дунд бизнесийг Монголд хөгжүүлэхэд хэрэгтэй гэж бодож байгаа хамгийн чухал одоо туршлага гэдэг юм уу, санаа гэдэг юм уу энэ онлоосоо хуваалцаасай гэж хүсэж байна. Тэгээд амар төвшин дараагаас эхлэе явчих. За маш олон шалтгааныг дурдж магадгүй. Гэхдээ би энд зөв бодиттой яг хийгдэж байгаа ажлыг танилцуулахыг хүсэж байна. Европын холбооны улсын худалдааг хөнгөвчлөх төсөл Трамп төсөл гэдэг одоо шинэ танхимтай хамтраад хэрэгжүүлж байгаа. Энд манай Трамп төслийн зохицуулагч Карл Круг ирсэн байна. За кластер гэж бид маш олон удаа ярьж байгаа. Ер нь энэ гоо сахны кластер тийм ээ. Сарлгийн хөвөр ч юм уу тийм. Яаж хамтраад чацарган жимс гэнэ гэж байгаа. Яаж хамтраад бүтээгдэхүүн үйлчлэгээ сайжруулах уу, таниулах уу тэгээ улмаар Европын зах зээл рүү гарах уу гэдээ ажиллаж байгаа. Тэр энд бол ерөөсөө нийлж хийдэг байх зарчмыг ялангуяа судалгаа шинжилгээ R&D тэгээд сав глобал гэдэг ч юм уу тийм. Тэгээд борлуулалтын сүлжээгээ нийлж хийдэг, асуудлаа нийлж ярьдаг байх нь
жижиг дунд үйлдвэр хөгжих хамгийн чухал юм байна. Бид бие бинийгээ өрсөлдөх гэж харах ямарч боломжгүй юм байна. Хамтраад гадны зах зээл рүү гарах гэдгийг л ерөөсөө суур зорилгоо болгож ойлгох хэрэгтэй юм. Ингээд нийлээд хамтарч чадвал нэгдүгээр төр засгаас бодлогын дэмжлэг авч чадж байгаа. Хоёрдугаар бид санхүүгийн байгууллагатай хандхад болж байгаа. Гуравдугаар нөгөө төр үеийн түншлэлийн хүрээнд. За тэгээд экспорт гэхэд бид жишээ нь яг Трамп төслийн хүрээнд бид Германд Made in Mongolia төвийг одоо нээсэн байна. Энүүгээр дамжуулаад нэгээс хоёр бүтээгдэхүүнийг л гаргаж чадах юм бол ялгаагүй хятадд нээж байгаа гаргаж чадах юм бол дараа нь бүгдээрээ нийлээд ч тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахгүй байх хэмжээний ачаалттай байх боломж байгаа хөөх. Тэгэхээр ингээд салбартаа боломжтой тулгуурлаад хамтарч асуудлаа шийдэх хэрэг дээр илүү анхаарч чадах юм бол цовж явсан нөгөө барнаас цуглаж суулсан шаазгаад ирэх гэдэг шиг энэ ерөөсөө эдийн засгийн модель, брендинг, санхүүгийн механизм, борлуулалтын сүлжээ гэдэг юм чинь илүү хялбар болдгийм байх шүү гэдгийг л хэлхийг хүсэж байгаа. За баярлалаа. Мэдрээ захирал. Байна. Тэр монголчууд бид нар 90 оноос хойш за 30 жилийн хугацаанд жижиг дунд одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар нэг бус арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. JICA-гийн төслийн зээл, Дэлхийн банкны төслийн зээл, бусад одоо тэр Швейцарын хөгжлийн агентлаг энтер гэл тус үртэл зохицох хэмжээгээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих талаар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн бидний хийх гэж байгаа энэ ажил бол арай шин шатанд гарах гэсэн ийм зорилт. Гэхдээ энэ зөвхөн асуудлын нэг л хүчин зүйл, нэг л тал нь. Монголчууд эдийн засгаа хөгжүүлэх суур асуудлаа шийдэж чадахгүй байна. Би одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгтөө нийтлэлээ бичгтээ нэг 5 үйлдвэрийг бариад өгөөч. Шилний аж үйлдвэр, хүнд аж үйлдвэр. Зэсээ баяжмалаар биш эцсийн бүтээгдэхүүн шингэсэн зэс боловсруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэртэй болъё. Монголоор дүүрэн төмрийн хөдөр high quality steel гаргамаар байна. Бензинд хамаг валютын нөөцийнхэн мөнгийг шавах гэж байна. Бензин, масл, тос. Нүүрсээр дүүрэн Монгол орн маань захилгаанаа урдаас хойд хөршөөс хоёулангаас нь импортлж байна. Тэр зэрэг манай ган захирал нэг их чухал ажил 2-3 жилийн өмнө хийсэн. Тэр нь зээлийн хүү яагаад Монголд өндөр байна вэ гэдэг судалгаа хийлгэсэн. За зээлийн хүү их олон хүчин зүйлээс яадаг. Инфляц одоо юу гэдгийг үйлдвэрлэлийн хамгийн гол нь манайх импортлогч орон валютын ханшаас болж бид нар зээлийн хүү өндөр байгаа юм. Суурийн суурь. Тэгэхээр зэрэг Монгол банкнд валютын нөөц гэж байдаг. За тэр нэг 3.1 хэдхэн тэрбум байдаг. Тэрнийхээ 50% зөвхөн бензин авахд зарцуулчихвал яах вэ? Урд тормоогоор хойд тормоогоо нөхдөг. Тэгэхээр зээлийн хүү буурахгүй энэ асуудлыг хүнд аж үйлдвэрийн асуудлыг шийдэхгүй бол хүнд аж үйлдвэр бий болох юм бол дагаад жижиг дунд үйлдвэрлэлчин цэцгэлнэ. Toyota гэтэл хичнээн 10 одоо жижиг дунд үйлдвэрлэхэд нь тэр нэг суудлын бүрээсэлг нь одоо бүх юм ингээд хийгээд өөрөө бүгдийг хийхгүй шүү дээ. Бас хүмүүст амьдрах, орлого олох, орон зай өгөх ёстой. Өнөөдөр манай яаж юм хаалга барих, хөшөө барих иймэрхүү шалдар болдор юмд бодлогоо тодорхойлоод мөнгөө цацаад байна. Бид нар хүнд аж үйлдвэрийг заавалжгүй барьж иж энэ бүх зовлон бэрхшээлүүдийн ард гарна шүү. Банк бол зээлийн хүүг бууруулах маш сонирхолтой. Тэр өндөр хүүтэй хадгаламжийн хүү төлөх гэж зовж штт. Хэрвээ баг хүүтэй зээл олгочих юм бол хүүгийн орлогоороо хадгаламжаа яана. Мэдээж хадгаламж тэр үед хүн буурна л да. Тэгэхээр зэрэг суурь бий болгох, суурь хөгжүүлэх ийм шаардлага байгаамаа.
тэр нь саяын цөөхөн хэдэн хүнд ажилтнууд энэ төрөнд Монгол улсад хэрэгтэй. Бид нар арх пивний шил жилдээ 200 гаруй сая доллараар худалдаж авч байна. Цонхны шилээ хэдийг зарцуул. Варен өгөрцөний шилдээ хэдийг. Ийм л байна. За баярлалаа. Цоглон төгсдөө. За би бас мэдрэл захиралтай санал нийлж байна. Ерөнхийдөө бол томоохон одоо үйлдвэрлэлүүдэд дэмжиж байж жижиг дунд бизнесүүд бол хөгжинө гэдэг дээр. За тэгээд миний түрүүний дурдсан одоо хэдийгээр макро эдийн засгийн байдал, за саарл жагсаал, хар жагсаалт гэдэг бол олон хүчин зүйлүүд байгаа ч гэсэн одоо арилжааны банкуд маань бол энэ санхүүжилтийн Америкаас олгож байгаа болон бусад орноос олгож байгаа ийм хөлбөрүүдийг ашиглан жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн одоо бүтээгдэхүүнийг төрөлжүүлээд тий маш олон одоо нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах тусмаа бол мэдээж жижиг дунд бизнес эрхлэгчдад бол маш нэмэртэй байх болно. За тэгээд тэрний нэг жишээ нь магадгүй өнөөдөр одоо төрийн банк гэдээ байгаад байгаа. Төрийн банкыг магадгүй жижиг дунд үйлдвэрлэлийн одоо банкч гэдэг юм уу тийм байдлаар одоо ингэж шинжилэн зохион байгуулж яг энэ одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ийм санхүүжилтийн боломжийг нээж өг. Ягаад гэвэл түрүү миний бас дурдсан Exim банкны хувьд ч гэсэн үнэхээр яг 30 дор хаяж 30% нь одоо тий жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес зориулах ёстой гэдэг ингээд бүр цаанаас нь тавьсан мандат байж байгаа. Дээр нь бол өнгөрсөн түүхийг харахад бол 90 орчим хувь нь яг энэ жижиг дунд үйлдвэрлэлд зориулагдсан байгаа байхгүй. Тийм учраас энэ боломжуудыг бол маш хангалттай ашиглаж байж бид нар жинхэнэ одоо бодиттой түрүүн одоо яг сая дурдлаа. Хэрвээ ингээд альва жижиг бизнесүүд ингээд өөрсдийн хэрэглэгч бүтээгдэхүүнийг гаргалаа тэр нь гэхдээ зах зээлийн хэрэгцээнд нийцэхгүй бол тэр чинь явахгүй. Тэгэхээр нийцдэг байхын тулд томоохон одоо энэ үйлдвэр бизнесүүдэд ямар бүтээгдэхүүн үйлчлэх шаардлагатай байгаа. Тэрийг нь үйлдвэрлэж байж энэ маань өөрөө тэр бидний яриад байгаа тэр одоо яг байдлаар бол нэгдэж гарч чадна. Тэгжээж яг жинхэнэ бодиттой одоо ажил эрхлэл бий болно. Тэр чинээгээр орлого нэмэгдэнэ л гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгэхээр энэ зааланд бас зарим төлөөлөл нь ирсэн харагдаж байна. Сүүлийн 30 жилийн турш одоо Монгол улсад жижиг дунд бизнесийг хөгжүүлэхийн төлөө одоо харамгүй сэтгэл улам мөнгөө өгч ирсэн одоо олон улсын байгууллагууд байгаа. За USAID, за Германаас GIZ, Японоос JICA, за EBRD, Азийн хөгжлийн банк, World Bank, IFC гэдэг энэ олон байгууллагуудаа бүгдээрээ нэг 30 жилийнхаа одоо ориглын энэ өндөрлгөөс нэг баяр хүргээд алга ташиж идэх үү. За тэгээд энэ презентацийг өгөөч юу рүү? Дэлгэц рүү. За тэгэхээр өнөөдөр ингээд манай элтгэгч нар маань маш олон чухал сэдвүүдийг хөндөж ярьлаа. Олон сэдвэр бидэрт бол ойлголтууд өглөө гэж бодож байна. Тэгэхээр энд бол бид нар нэгдүгürt төрийн нэгдмэл бодлого стратегийн асуудлыг хөндөж ярьж байна. Төрийн бол одоо зээлийн батлан даалтын сан, жижиг дунд инновацийн өчнөө олон одоо газрууд, сангууд бол байдаг. За эдгээр бол нэгдсэн бодлого, нэгдсэн одоо уялдаа холбоотой юм, нэгдсэн стратегтэй байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр дараагийн энэ форум дээр төрийн одоо нэгдмэл бодлого стратегийг бид сонсох ёстой. Ер нь бол тийшээ бол нэг алхам явцсан, урагшилтсан байна гэж харж байна. Тэгэхээр энд ирсэн төрийн байгууллагын төлөөллүүд энэ дээрээ бас анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. За том корпорациудыг бид нар өнөөдөр бас анх удаа хөндөж ярьж байна. Танхимын дарга ерөнхийлөгч одоо амар түвшин маань бас хэлж байна. Топ 10-ын тунхаглал гэдээ бас надад бол их гоё сонсогдож байна. Өнөөдөр бол одоо аливаа улс орон чөлөө зах зээлтэй улсад хүний нийгэмд бол ах нь дүүгээ өргөдөг, баян нь ядууга тэтгдэг, том нь жижигэ халамжилдаг ийм байх ёстой. Тэгэхээр бид нар бол 30 жил зэрлэг капитализм хийсэн. Одоо яаж одоо өөртөө ахиу ихийг хусах вэ? Яаж өөрөө л том болох вэ гэдэг ийм байдлаар бол явж ирсэн. Өнөөдрөөс эхлээд бид нар Монголын том корпорациуд бол өөрчлөгдөөд энэ жижиг дунд бизнесүүдэд доктортой орлогыг өгдөг. 5 жилээр 7 жилээр гэрээг нь хийж өгдөг те. Ямар төрийн байгууллага байгаа ш жил болгон тендер зарлаадах шаардлагагүй шүү дээ. Тэгэд тэр гэрээгээ барьцаалаад эргүүлээд банкнаас санхүүжилт авдаг боломжийг үүсгэх. За тэгэд түүнээс цаашаа халиад жижиг дунд бизнесүүдийн менежментийн тэргүүний технологи туршлагыг хуваалцдаг ийм корпорациудын тэргүүний жишээг дараагийн форумаар сонсноо гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр энд бол том корпорацийн төлөөлөл байхгүй байх гэж харж байна. Тэгэхээр нэг нь гарч ирээд
ярих хэвээр би эдэн жижиг дунд бизнесийг ингэж босголоо. Ийм сургалт хийлээ өөрийнхөө зардлаар гэж ярина гэж найдаж байна. За дараагийн нэг асуудал академия гэж. Өнөөдөр Монгол бол одоо сургуулийнхаа тоогоор дотоодод улам баруун доктор профессор хийсэн тоогоороо бол одоо дэлхийд толгой зохих хаа гэж бодож байна. Сүүлийн 30 жил тэгэхэд эдийн засгийн ухаанаар бараг 400 шахам хүн баруунд магистр хийсэн гэж сонссон. Тэгэхээр өнөөдөр манай академия, манай ихтэй сургуулиуд энэ улс орныхоо хөгжил рүү одоо орох хэрэгтэй байна. Жижиг дунд бизнесийг яаж хөгжүүлэх вэ? Энэ дээр ямар асуудал байна вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэй судалдаг эрдэмтэн судлаач нар, эдийн засгийн докторууд, бизнес санхүүгийн одоо профессорууд гарч ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол манай академия практикаас хэтэрхий хол тасарчлаа. Өнөөдөр Харвардын профессор гэдэг бол Америкийн Goldman Sachs-ийн CEO-гийн үүдэнд бол хүлээгээд сууж идэг. Тэгээ магистрант, докторант оюутнуудаа аваачаад тэр том корпорациудаас санхүүжилт аваад судалгааны ажил хийж буцааж өгдөгөө. Тэгэхээр өнөөдөр манай академи бол дэндүү хол байна. Тэгэхээр дараагийн удаа бид нар академигийн төлөөлөл тэн дээр хийсэн дөрвтэй шинжлэх ухааны үндэстэй судалгаануудыг бол сонсно гэж би маш ихээр найдаж байна. За одоо манай энэ танхим, төрийн бус байгууллагууд одоо энэ маш олон янзын танхимууд байгаа. За хөгжлийн шийдэлч гэдэг юм уу, төрийн бус байгууллагууд байна, олон улсын байгууллагууд байна. За эдгээр маань бас хоорондын уялдаа холбоогоо хангаж цаашаа ажиллах гэж бодож байна. За банкуд маань бол санаачлаад энэ зээлийн хүүгээ бууруулах, за жижиг дунд бизнесүүд зээл авах, барьцаа хөрөнгө дээр үндэслэж биш. Би одоо сүүлийн 5 жил ярьж байгаа. Мөнгөн урсгал дээр үндэслэж зээл авах ийм механизм бүрдээсэй гэж маш их дотроо бол хүсэж байна. Дахиад хэлье, барьцаа хөрөнгө дээр биш, мөнгөн урсгалын таамаглал дээр одоо суурилсан ийм зээлийн механизмыг бол бид нар бий болгох ёстой. За ингээд нийт форумд оролцсон та бүгдээ маш их амжилт баярлалаа. Амжилт хүсье. Тэгээ удахгүй эргээд уулзахад дахиад нэг шат тагсан байх болтугай. За баярлалаа.